За хэрвээ одоо хаяг байршил нь тодорхойгүй ийм газар хүргэлтийн ажилтан ингээд хүргэлт хийлээ гэхэд ямар эрсдлүүд гарч болох вэ? За Монгол улсын хэмжээнд гэж үзэхэд шуудангийн тухай хуулиараа шуудангийн илгийн хэмжээг хүрэх хугацааг бол харилцаа холбооны зохицуулахаар маань тогтоож өгдөг. За энэ тогтоосны дагуу хот дотроо 2 хоног, за хот хооронд буюу аймаг хооронд 5 хоног, за бусад газар 9 хоног гэж зааж өгсөн байдаг. Сайн байцгаана уу үзэгчдээ, сонсогчдоо. Хөгжингэр радиогийн weekly podcast эхлэхэд бэлэн боллоо. За ингээд өнөөдрийнхөө зочныг та бүхэндээ танилцуулъя. Харилцаа холбооны зохицуулах хороо шуудангийн зохицуулах газрын мэргэжилтэн 9 төмөр манай студид урагдан ирсэн байгаа. Танд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд юуны төрөнд энэ нэвтрүүлэгтээ намайг урьж оролцуулж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За баярлалаа. Өнөөдөр бид хоёр шуудангийн нэгдсэн код гэдэг зүйлийн талаар ярина. Энэ шуудангийн нэгдсэн код гэж одоо яг юу хэлээд байгаа юм? Энэ талаар ярилцъя. За сүүлийн үед бол манай ард иргэд маань төдийгүй за дэлхийд дахинд одоо энэ одоо хүргэлтийн үйлчилгээ гэдэг юм уу те энэ зүйлүүд чинь асар их хурдтай хөгжөөд байна. Эннээс болоод одоо бид нэр хаяг байршил те за тэгээд цаашлаад одоо энэ код гэдэг ингээд энэ бүхнийг бол одоо мэдхээс аргагүй болоод байна л да. Тэгэхээр өнөөдөр хоёулаа энэ талаар ярилцсан. Шуудангийн нэгдсэн код гэдэг. За шуудангийн нэгдсэн код гэдэг маань шуудангийн тухай хууль заасныхаа дагуу за үйлчлүүлэгчийн байршлыг тодорхойлсон тоо эсвэл тоо үсэг хосолсон илэрхийллийг бол шуудангийн нэгдсэн код гэж тодорхойлж өгсөн байдаг. За энэхүү код нь бол Монгол улсын хаягийн системийг олон улсын жишигт нийцүүлж шуудан хүргэлт болон бус үйлчлэгийг илүү хурдан найдвартай болгоход бол чухал үүрэг гүйцэтгэдэг энэхүү код юм байна. За танин мэдхүйн зорилготой танаас нэг зүйл асуухад за та хин нэгэн танаас за улсын их дэлгүүр хаана байдаг вэ гэж асуувал та юу гэж хариулах вэ? Улсын их дэлгүүр үү? Улсын их дэлгүүр чинь нөгөө мэрэгчлэний хорийн дараагийн бодол байхгүй юу? Циркээс ингээд жоохон хоошоо явахлаар байж байдаг. Монголчуудын нийтлэг хариулт маань бол ийм байдаг. За энэхүү асуудал за энэхүү хариулт за ер нь бол монголчууд дундаа бол их нийтлэг за тэр буудлын хойно тэнд за тэр сургуулийн ард энэ замын урд ч гэдэг юм энэхүү хариултууд нь бол монголчуудын дунд маань нийтлэг илбэг байдаг. За гэхдээ дэлхийн нийтэд бол ингэж хариулдаг улс хүндэтгэн за хүмүүс бол ер нь бол одоо бол орчин үед бол их ховор болж байгаа. За шуудангийн нэгдсэн код гэдэг маань өөрөө за тухайн нэг улсын бүс нутаг за хот байршилж гэдэг юм уу тэр тодорхой орон зайг тодорхойлсон системийг бол илэрхийлдэг. За шуудангийн нэгдсэн код маань за Монгол улсын хэмжээнд бол нийтдээ за 5 оронтой кодыг бол ашигладаг. За үүнийхээ өрөөнд бол 5 оронтой кодын хүрээнд за тухайн Архангай аймаг ч гэдэг юм уу Улаанбаатар хот за эсвэл Булган аймаг ч гэдэг юм энэхүү аймагуудыг бол бүсийг бол тодорхойлж байгаа. За өн дээрээ нэмэгдээд 4 орон нэмэгдэж байгаа. Тэр тухайн бүс нутагт байршилтай объектын байршлыг бол илэрхийлсэн нийтдээ 9 оронтой нийлмэл 9 оронгийн нийлмэл кодыг шуудангийн нэгдсэн код гэж яриад байгаа. За энэ код тэгвэл одоо зүгээр нэг тоо юм уу? Код юм уу? Эсвэл одоо тухайн улсынх нь одоо дид бүтцийн далд систем гэж ойлгож болох уу? Яг юу вэ? За zip код гэдэг маань тодорхой байршлыг тоо болон үсгээр илэрхийлсэн энэхүү байршлыг бол хэлээд байна. За түрүүхэн хэлсэн энэ 9 оронтой кодын маань ард. За Монгол улс болон дэлхийн хэмжээнд за шуудан тээврийн үйлчилгээ, эрчимтэй хөгжиж буй цахим худалдааны хөргөлт, захиалга, дижиталчлал гэсэн энэхүү дид бүтэц эдийн засгийн том зохицолбор нийлбэр явж байдаг. Зөв. За тэгэхээр энэ шуудангийн энэ код тий дэлхий дээр яг яаж ашиглагддаг вэ? Хэрхэн яаж ашиглагдаж байна вэ? За одоогийн байдлаар дэлхий дахинд өдөрт нийтдээ 590 саяас 850 сая шуудангийн илгээмж дэлхий дахинд бол одоо солилцогдож байдаг өдөртөө. 850 сая орчим илгээмж. Тэгэхээр бол та бидний болон илгээсэн илгээмжүүд улс хооронд за дотооддоо ч гэсэн солилцож байгаа гэсэн үг. За Америкийн нэгдсэн улсын жишээн дээр авч үзэхэд өдөртөө гэхэд 16.7 тонн тоогоор авч үзэх юм бол 23.9 сая илгээмж бол хоорондоо солилцогдож байна.
За үүнийхээ өрөөнд бол энэ их хэл хэмжээг хүн өөрийн гараар буюу механик ажиллагаагаар бол ялах бол боломжгүй. За үүний хүрээнд бол шудангийн нэгдсэн код нь одоо шудангийн үйлчлэгээнд ялган боловсруулалт ангиллалтын үйлчлэгийг автоматжуулж хүний оролцоо, механик оролцоог баасгаж ачааллыг бууруулах энэхүү давуу талтай байдаг. За үүнийхээ өрөөнд бол шудангийн үйлчлэгээнд маань үргэлтийн хугацааг бууруулах, зардлыг багасгах, за тэгээд хүний нөөцийн ачаалал болон хэрэглэгч талдаа хүлээж авч байгаа үйлчлүүлэгч талдаа сэтгэл ханамжийг өсгөх, за тэгээд бүр зардал боёо бидний төлөх одоо төлбөрийг багасгах байгаа гэсэн энэхүү сайн талуудыг бол гаргаж ирдэг ба. За тэгээд шудангийн үйлчлэгээнд маань хамгийн их зардлыг гаргадаг хэсэг гэж одоо сүүлийн үед томьёогоор судалгаагаар үзэхэд бол last mile delivery буюу хамгийн сүүлд одоо та бүхэнд бол гардуулж өгч байгаа тэр хэсгийг бол хамгийн зардалтай байна гэж үзэж байгаа. Шудангийн илгээмж маань за одоо би танаас илгээмжийг тань руу явууллаа гэхэд би шудангийн салбарт авчиж өгнө. За шудангийн салбар ялган боловсруулад танд хүргэж өгөх одоо таны хаалган дээр ирэх. За эсвэл таны ажил дээр хүргэж өгөх энэ процесс нь бол хамгийн их зардалтай гэж үзэгдээд байна. Тэгэхээр энийгээ багасгахын тулд шудангийн нэгдсэн кодыг ашиглаад за юу гэдгийг таны одоо оршин суугаа байршил за байр тэн дээр шууд код хийгээд явах юм бол ямар нэгэн илүү процесс үйлдэл байхгүйгээр шууд хүргэх юм давуу талыг бол олгож байгаа гэсэн. Тэгэхээр бол дэлхийн нийт дээрээ бол энэ жишг рүү бол одоо явж байгаа. Тэгэхээр за одоо энэ zip код бол миний хувийн амьдралд бол тохиолдсон байхгүй юу? Яагаад тэгэхээр би ингээ гадаад руу илгээмж явуулах болоод гадаадаас илгээмж авах. За шуудан одоо юу явуулах, загтал явуулах ч гэдэг юм уу. За ямар нэгэн бичиг баримт бөглөхч гэдэг юм уу. За нэг ийм юмн дээр zip код нэхэгдээд байсан надад. Тэгсэн чинь би өөрийнхөө оршин суугаа газрынхаа zip кодыг мэдэхгүй байсан. Тэгэнгүүтээ би хамгийн ойр байгаа шуудан руу гүйж очиж zip кодоо мэдэж авч тэрнээс хойш эн чинь одоо миний амьдарч байгаа газар чи ийм zip кодтай байдаг юм биш үү? Гэтэл бид нөгөө монголчууд маань бодит амьдрал дээрээ энийг тэр болгон хэрэгэлдэггүй, мэддэггүй байдаг юм байна. Харин одоо яг энэ хүргэлтийн үйлчилгээнээс эхлээд одоо энэ шуудангийн салбарын хөгжил маш хурдцтай явж байгаа энэ зүйлээс болоод одоо бид нар мэдэж эхэлж байна. Тэгэхээр энэ zip код гэдэг нь одоо жишээ нь бидний бодит амьдрал дээр дүүргүүдэд хуваагдсан байгаа бид нар энэ дүүргүүддээ тус тусдаа zip кодууд байдаг юм уу? Эсвэл бол одоо яадгийн тухайн дүүрэг дотроо дахиад хуваагдаад zip код байдаг юм уу? Тэр zip код нь бас хідэн оронтой байдгийг гэд асуух юм их байна. Энэ талаар тайлбарлаж өгөөч. За Монгол Улсын хэмжээнд маань бүсчлэлийн код буюу 5 оронтой кодыг л илэрхийлдэг. Энэхүү код 5 оронтой дугаар маань за одоо аймаг, за хотын дүүрэгч гэдэг юм уу? Энэхүү одоо орон бүс байршлыг бол илэрхийлдэг байгаа. За энэхүү бүсчлийн 5 оронтой тоон дээр нийтдээ 4 оронтой код нэмэгдснээрээ шудангийн нэгдсэн код буюу 9 оронтой за таны одоо байгаа байршил объектыг илэрхийлдэг энэхүү мэдээлэл бол гарч ирдэг гэсэн. За Монгол Улсын хэмжээнд бол нийтдээ за бүсчлийн код буюу 5 оронтой тог 2721 одоо бүс байршил буюу кодыг олгоод байна гэсэн. Үүнээсээ за 21 аймагт бол 1992 кодыг бол олгосон. За хот дотор буюу 9 дүүрэгтээ 728 кодыг бол олгоод байна. За тэгээд Монгол Улсын хэмжээгээр бол нийтдээ 17,000 орчим объектын дугаар буюу нийтдээ 9 оронтой дугаарыг бол за шудангийн нэгдсэн кодыг бол олгосон байна. За тэгэхээр та өөрийн байгаа объект за амьдардаг байшингийнхаа шудангийн нэгдсэн кодыг мэддэг бол за шудангийн үйлчлэгээ авахдаа захиалга хүргэлтийн үйлчлэгээ авахдаа шууд нэгдсэн кодоо хийгээд танаас өөр ямар ч нэмэлт мэдээлэл авахгүйгээр шууд хүргэгдэх тийм боломжийг бол нээж байгаа гэсэн. Тэгэхээр одоо та юу гэдгийг за Сүхбаатарын талбай их тавны өргөнжлөгч гэдэг юм ингээд уртаар бичигддэг таны бичиглэлийг 5 оронтой, 9 оронтой шудангийн нэгдсэн кодоор орлуулад шууд системдээ бүртгээд авч байгаа гэсэн. Тэгэхээр та заавалчгүй ингэж бичих шаардлагагүйгээр шууд 9 оронтой дугаараа хийхэд таны мэдээлэл шууд орно л гэсэн. Энэ бол зөвхөн Монгол биш бас дэлхийд дахинд ингээл мөрдөгдөж байгаа шүү дээ. За дэлхийд дахинд дэлхийн шуудан холбооны байгууллага гэж байгууллага байдаг. За энэхүү байгууллага маань улс дэлхийд шуудангийн салбарын зохицуулалт за
зөвлөмж одоо бүх шудангийн салбартай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулж явуулдаг байгууллага. За дэлхийн шудан холбооны S42 стандартын дагуу таны хаягийг яаж бичих үү, хаанасаа эхлэх үү, за жижиг нэгжээс эхлэх үү, том нэгжээс эхлэх үү гэсэн бүтцийг бол тодорхойлж стандартчилж өгсөн байдаг. За үүнийхээ өрөөнд бол Монгол улс маань тус байгууллагын гишүүн орон учраас за яг стандартынхаа дагуу бас хаягжилт одоо бичгэлийг бол хийгээд явдаг гэсэн юм яваад. Zip код, postal код эднэрийн ялгааг үзэж байгаа хүмүүстээ тайлбарлаж хэлж өгье. Юугаараа ялгаатай болоод энэ нэршлэн солигдоод байна вэ? За энийг ярихын тулд бол шудангийн нэгдсэн кодын үүсэл за түүхтэй холбогдох шаардлагатай болно. За үүний өрөөнд бол за хамгийн ихний zip код одоо юу гэдгийг шудангийн нэгдсэн код за монголоор нэрчин шудангийн нэгдсэн код гэдэг ойлголтыг 1941 онд Герман улсад за үүсэл нь бол ихсэн байдаг. За үүнийхээ өрөөнд Герман улс маань өөрийн тэр нөгөө бүсчлэл хотуудыг ялгахын тулд хоёр хоронтой хамгийн ихний хөлбөрийг бол танилцуулж өөрийнхөө улсын хэрэглээнд бол нэвтрүүлсэн байдаг. За үүний араас Америкийн нэгдсэн улс маань өөрийн орны онцлог за хувь нөлөөнд нэгтгэн за шудангийн нэгдсэн кодыг шудангийн салбартаа ашиглаж эхэлсэн. За шудангийн тухайн үед Америкийн нэгдсэн улсад за шудангийн салбарын ажилчид маань өөрсдийн хаяг мэдээлэл за юу гэдгийг хороолол хот гэсэн байдлаар бол сайн мэддэг ажилчид бол тэрийгээ цээжлээд за одоо юу гэдгийг Роберт гэдэг хүнд өргүүлэх юм байна гэж ялгаж ангилж өгдөг байсан. Тэрнээс биш тэр салбар дээр өөр шинээр хүн орж ирээд үйл ажиллагаа явууллаа. Ялган боловсролт хийлээ гэхэд мэдгүй учраас тэр нь төөрөх, за хугацаа хоцрох, за бүр буруунд дийлгээгдээд буцааж ирэх гэдэг юм иймэрхүү сэтлүүд бол маш их байсан. За тэгэхээр 1940-од оны үед Роберт Мун гэдэг хүн за ер нь шудангийн нэгдсэн код гэдэг ойлголт манд байх хэрэгтэй юм байна. Энийг ашигласнаар за энэ түрүүн ярьсан асуудлуудыг багасгах юм байна гэдэг ойлголтыг авснаар за хамгийн анхны шудангийн нэгдсэн код гэсэн zip код гэсэн ойлголтыг бол гаргаж ирсэн байдаг. За энэ хүний санааг сайжруулаад sectional center facility гэдэг буюу бүсийн ялган боловсролт төвийг шудангийн нэгдсэн кодоор уялдуулж өгснөөр за илгээмжүүд маань хаана очих, хэнд очих гэдэг нь бол амархан болсон гэж ойлгож байна. За тэгээд 1960 оны ихээр Америкийн нэгдсэн улс дэлгэрсэн байсан zipping along буюу маш түргэн хурдан хөдөлгөөн гэсэн нэр үгийг за шудангийн нэгдсэн кодтой холбож zip код гэсэн нэршлиг бол гаргаж ирсэн байдаг. Тэгэхээр бол та одоо Америкийн нэгдсэн улсад 1960 онд байсан хүн байлаа гэхэд zip гэдэг үг маань та шудангийн илгээмжийг илгээхэд маш түргэн очно л гэсэн илэрхийллийг гаргаж өгч байгаа гэсэн. Тийм байна тий. За тэгээд хамгийн анхдагч энэхүү Америкийн нэгдсэн улсын хойноос Их Британи, Аргентин зэрэг улсууд бол өөрсдийн гэсэн за хэлбэртэй өөрсдийн гэсэн zip код шудангийн нэгдсэн кодыг бол гаргаж ирсэн. За Их Британи маань postal код буюу одоо шудангийн код гэсэн нэр хэллийг гаргаж ирсэн. Энэ postal код, zip код, post код гэсэн энэхүү нэр хэллэгүүд маань тухайн улсынхаа онцлог таарсан өөрсдийн гаргаж ирж байгаа нэр хэллэгүүд гэсэн үг. Тэгэхээр бол улс тухайн улсаас хамаарат аль нь ч болно гэсэн үг. Монгол улсын хувьд бол zip код гэдэг нэр хэллэгийг бол авсан байгаа. За тэгээд Их Британи маань одоо 1960 оноос хойш шудангийн нэгдсэн кодын хөгжүүлэлт хийж 1983 онд бол бүх улсын хэмжээгээр бол нэвтрүүлсэн байдаг. Тусгаалсан код гэж бас байдаг болов. Тэр нь яг гэхээр жишээ нь одоо засгийн газрын тусгай одоо агентлагууд ч гэдэг юм уу. Эсвэл бол томоохон байгууллагууд ч гэдэг юм уу те. Иймэрхүү газруудад тусгаалсан код гэж байдгүй. За тийм түрүүн хэлсэн шиг шудангийн нэгдсэн код маань бүс болон орон нутаг хот за хүний хороолол за хорооч гэдэг юм уу тэрийг бол тодорхойлдог гэдэг. За тэгвэл бас их хэмжээний шуудан илгээмж хүлээж авдаг засгийн газрын байр за хувийн оршин суудаг хаяг за бүр олон улсын байгуулагч гэдэг юм уу энэхүү байгууллагуудын объект болон юун дээр барилга байгууламж дээр тусгаалсан кодыг бол олгож болдог байна. Тэгэхээр та одоо юу гэдгийг 111 гэдэг 5 оронтой дугаар ялаа гэхэд таны гэрт бас олгогдож болно гэсэн үг. Зөв байдаг байх нь шүү дээ тий. Байдаг байдаг. За хэрвээ одоо хаяг байршил нь тодорхойгүй ийм газар
хүргэлтийн ажилтан ингээд хүргэлт хийлээ гэхэд ямар эрсдлүүд гарч болох вэ? За Монгол улсын хэмжээнд гэж үзэхэд шуудангийн тухай хуулиараа шуудангийн илгийн хэмжээг хүрэх хугацааг бол харилцаа холбооны зохицуулахаар маань тогтоож өгдөг. За энэ тогтоосны дагуу хот дотроо 2 хоног, за хот хооронд буюу аймаг хооронд 5 хоног, за бусад газар 9 хоног гэж бол зааж өгсөн байдаг. Тэгэхээр та өөрийн илгийн хэмжээг за хотоос аймаг руу, баг руу өргүүлээ гэхэд за ер нь 5-аас 9 хоногийн дотор очих ёстой гэсэн шаардлага тавигддаг гэсэн үг. За тэгэхээр Монгол улсын жишээн дээр авч үзэхэд за та илгийн хэмжээ явуулаад тодорхойгүй хаягаар явуулаа гэхэд хамгийн дөрөнд энэхүү цаг хугацаа бол алдах эрсдэлтэй. За үүний үүднээс бол шуудангийн хүргэгч жолооч маань цаг хугацаа алдах, за дахин тантай болон илгээгч хүлээн авагчтай холбогдож байршлыг баталгаажуулах. За тэгээд бүр боломжгүй бол илгийн хэмжээг буцааж өөрийн салбар болон тэр хүлээн авсан салбартай буцаах. За тэгээд дахин хүргэх гэсэн иймэрхүү зардлууд бол гардаг. За энэхүү зардлууд маань хүргэгч талдаа бол саяны хийсэн зардлууд бол ихээхэн гардаг. За үйлчлүүлэгч талдаа бол өөрсдийн илгийн хэмжээ хүлээн авах хугацаа нь бол уртсаж, за сэтгэл ханамж буурах гэсэн иймэрхүү эрсдлүүдийг бол гардаг ба. Тэгэхээр би ч гэсэн бас илгийн хэмжээ хурдан хүлээгээд авчмаар байдаг. Тэгсэн нөгөөдг нь ирдэг. Тэгэхээр бас шуудангийн үйлчлэгээнд итгэх итгэл, за шуудангийн салбарын одоо үйлчлэгч байгууллагад итгэх итгэл маань бас буурж байгаа гэсэн энэхүү зөрөг дагаруудыг бол гаргадаг байна. За тэгэхээр улс орнуудын ашиглалтын жишээнүүдээс би бас яриулмаар байна. Маш олон дэлхийн 100 хэдэн орнд гэлээ одоо энэ чинь гишүүн орнууд байгаа шүү дээ, тийм энэ шуудангийн zip code-ыг ашиглаж байгаа орнууд байгаа. Тэгэхээр энэ түрүүн хэллээ Америк нэгдсэн улс, Герман, Англи гэд ярьлаа. За тэгээд дээрэс нь маш олон улс, жишээ нь би бол сонирхож байгаа нь манай Азийн улс орнууд бас яаж ашигладаг вэ? За тэгээд цаашаад Бразил, бүр өмнөд Африк хүртэл орсон явж байна. Казахстан улс бас Монголтой төстэй гэж бас би сонсч байсан. Энэ мэдчлэн жишээнүүдээс нь ашиглалтын жишээнээс нь ярьж өгөөч. Дэлхийн шуудан холбооны байгууллагт нийтдээ 180 орн бүртгэлтэй байдаг. За үүнээс зарим бас тоо мэдээгээр нийтдээ дэлхийд 210 улс байдаг гэж бол гардаг байгаа. За үүнийхээ өрөөнд бол нийтдээ шуудангийн нэгдсэн кодыг дэлхийн орнуудын 80% нь буюу 160 улс бол одоо идэвхтэй ашиглаж байгаа. За эдгээр шуудангийн нэгдсэн код тухайн улсууд өөрсдийн онцлог, хөгжил, за эдийн засгийн байдал, за хүн амын өсөлт, хотчлт гэсэн хүчин зүйлүүдээс хамаарч хэзээ хугацаанд хөгжүүлж байгаагаас ялгаатай байдаг. За хамгийн түрүүнд ярихад бол анхдагчдын нэг буюу Герман улс маань 1941 онд бол энэхүү санааг гаргаж бол ашиглалтанд оруулж хэрэгжилж эхэлж исэн гэсэн. За үүнийхээ өрөөнд бол 1960 оны хувьд бол Герман улс маань 2 задарсан байсан. За үүнийхээ өрөөнд бол 2 өөр шуудангийн нэгдсэн кодыг бол ашиглаж байгаа. 1993 онд буцаж нэгтгэхдээ шуудангийн нэгдсэн кодоо 5 оронтойгоор явах зүг юм байна гэж нэгтгээд одоо хүртэл ашиглаж байгаа. За Герман улс маань одоо шуудангийн салбартаач тэр шуудангийн нэгдсэн кодын ашиглалтаараач тэр дэлхийн улсуудад бол дээгүүр ордог ийм улс байгаа. За дараагийн жишээ маань Их Британи улс байдаг. За Их Британи улс маань zip code биш, post code гэдэг нэртэй шуудангийн нэгдсэн кодыг ашигладаг. За энэхүү систем маань маш нарийн нэрвчлэлтэй гэж бол олон улсад бол үзэгддэг байна. Тэгэхээр та өөрийн Англид, Их Британи улсад өөрийн пост кодоо хилээд яхад 20 метрийн нэрвчлэлтэй гарч ирдэг гэсэн. За та өөрийн 5 оронтой пост кодоо хэлэхэд хаягаа тайлбарлах гэж шаарддаг 3-5 минутыг 10-15 секундэд хэлдэг гэсэн. Тэгэхээр та 20 метрийн наривчлалтай гэдэг маань нийтдээ 15-20 айлын орчимд гэсэн үг. Яралтай тусламжийн оператор маань хаана хизээ юу болох гэдэг нь бол маш тодорхой гараад ирдэг гэсэн энэхүү бол жишээ гаргаж ирдэг. За Япон улсын хувьд маань шуудангийн нэгдсэн кодыг 1968 оноос эхэлж өөрийн орны хэрэглээндээ онцлогтой тохируулж ашиглаж хөгжүүлж эхэлсэн. За үүнийхээ өрөөнд бол нийтдээ 7 оронтой шуудангийн нэгдсэн кодыг бол ашигладаг байна. За тэгэхээр 1100-аар эхлээд бүсийн одоо онцлог одоо ялгаанаас шалтгаалаад хийж хүрч болох энэхүү шуудангийн нэгдсэн кодыг бол ашигладаг байна. За шүүн дэлгэхэд бол Япон улс маань байгалийн гамшиг, за гамшигт үзэгдэл бол их гардаг ус.
За үүнийхээ өрөөнд бол шудангийн нэгдсэн кодыг энэ үйл ажиллагаанд ашиглаж ирсэн нь юу вэ гэхээр G-alert буюу ямарваа нэгэн байгалийн гамшиг болж байгаа болох эрсдэлтэй бүс нутагт за шудангийн нэгдсэн кодын мэдээллийг дамжуулан яг зөвхөн тэр бүс нутагт байгаа хүмүүст мэдээлэл бол гамшигын анхааруулга мэдээлэл очдог баг. Ингэснээр харилцаа холбооны сүлжээний ачааллыг 90% бууруулж зөвхөн шаардлагатай тухайн бүст амьдарч байгаа хүмүүст анхааруулга очдог гэсэн үг. За Монгол улстай ойролцоо буюу газар нутаг Монгол улстай ойролцоо буюу газар нутаг том за хүн амын сэргэжилт ихтэй Казахстан улс маань зөвлөлтийн үеийн за 6 оронтой zip кодыг бол ашиглаж явдаг. За харин сүүлийн үед бол тоо олон үсэг нийссэн 7 оронтой шудангийн нэгдсэн кодыг бол хэрэглээндээ ашиглахаар бол судалж байгаа гэсэн. Тиймэрхүү мэдээлэлтэй байгаа. За Малайз, за Сингапур ч гэдэг юм уу тиймэрхүү улсууд маань бас шудангийн нэгдсэн кодыг 5 болон за 4-ээс 9 хүртэл орнуудаар бол бас өөрийн орны онцлог хэрэгцээндээ бол ашиглаад явж байгаа. За тэгээд шудангийн нэгдсэн кодыг маань улсууд бол шаардлагатай байна гэдэг нэгэнгүү бол ашиглаж эхэлж байгаа. Дэлхийн улс орн болон өөрийн шаардлага, хэрэгцээ, газар нутаг, хүн амын онцлогоос шалтгаалж шудангийн нэгдсэн кодыг их бага хэмжээгээр бол өөрсдийн хэрэглээндээ бол нэвтрүүлж байна. За энд ялгаа нь болохоор шудангийн нэгдсэн кодын мэдээлэл захимжилт за одоо сүүлд гарч ирж байгаа захимжилттай холбоотой төвшин хэрвээ гэдэг л ялгаа гарч байгаа болохоос биш шудангийн нэгдсэн кодыг ашиглах уу ашиглахгүй юу гэдэг бол асуудал бол байхгүй болсон. За үүнийхээ өрөөнд бол шудангийн нэгдсэн код бол заавал ашиглах юм байна. Харин ямар төвшөнд ашиглах вэ гэдэг нь тухайн улсын онцлог болж байгаа гэсэн үг. Зөв. Байршил тогтоох одоо хурдыг нэмэгдүүлэх талаар хоёулаа товчхон нэг ярив. Жишээ нь одоо дэлхийн одоо олон улсын аврах албат нөгөө 911 энтергээ байдаг штэ тий. За энд хамгийн түрүүнд дуудлага хүлээж авахдаа код ашигладаг гэж байна. За юу яаж байгаа? Одоо Америк болон Австрал гэдэг өндөр хөгжилтэй орнууд маань шудангийн нэгдсэн кодыг ямарваа нэгэн хүнтэй холбогдохдоо шууд асуудаг. За ингэснээр та одоо энэ аймгийн энэ сумын энд явж гинэ гэж хэлхийнхээ оронд зүгээр 5 оронтой болон 5 оронтой дугаараа хэлэхэд л таны хаана байгаа байршлыг бол шууд мэднэ гэсэн үг. Ингэснээр та цаг хугацаа хэмнэхээс гадна тухайн аврах үйл ажиллагааг эрхэлж байгаа цааталтаа ч гэсэн цагийг хэмж байгаа энэ хөө даваа талыг бас үзүүлдэг гэсэн үг. Бас нөгөө гамшигын эрсдлийн зураглал гэж гаргахад энэ кодыг бас ашиглаад байх шиг байна тийм ээ. За тийм. Одоо та юу гэдгийг тухайн улсынхаа гамшиг их гардаг, за байнга болон тогтмол гардаг энэ хүү бүс нутагтад олгогдсон zip код дээр үндэслээд тухайн улсын за тухайн бүс нутгийн хаана өөрсдийн аврах анги за хариу үйлдэл үзүүлэх субъектыг байгуулах уу гэдэг шийдвэрийг бол гаргадаг болсон байна. Ингэснээр та ямарваа нэгэн гамшигт үзэгдэл гарлаа гэхэд хариу үзүүлэх хурдыг 20-25% бол багасгаж чадсан гэсэн. Иймэрхүү үр дүнтэй байдаг. Монгол улсын нөхцөл байдлыг хоёлаа жаахан дэлгэрүүлээд ярив те. Одоо яг яаж ашиглаж байна? Ашиглалтын байдлын талаар ярьж өгөөч. За Монгол улсын хувьд маань шуудангийн хаягийн бичвэр тавигдах стандарт MNS 6775 2024 гэсэн стандартын дагуу мөрдлөг болгон явдаг. За энэхүү стандарт маань шуудангийн дэлхийн шуудан холбооны S42 гэдэг стандартын дагуу батлагдаж гарсан байдаг. Хаягийн бичвэр тавигдахдаа та өөрийн байгууллагын нэр, за эсвэл өөрийн нэр, за тэгээд хаягийн мэдээлэл багаасаа томруулах байдлаар явахыг стандартчилсан байдаг. За тэгэхээр та одоо юу байдгийг өөрийнхөө байрнаас эхлээд за тэгээ хот орон нутаг хүртэл явна гэсэн. Хаяг гэдэг маань оршин суугаа байршлыг илэрхийлэхээ болоод удаж байна. Та хаягтай байснаар за хууль ёсны харилцаанд оролцох, нийгмийн хамгаалалт хамрагдах, за бүх төрлийн шуудан болон ачаа үйлчлэгийг авах боломжийг бол бүрдүүлж байгаа гэсэн. За Монгол улс гэхдээ одоогийн байдлаар хаяг байршлын мэдээлэл 3 өөр янзаар явагдаж байна. Иргэн болон үйл хөдлөх хөрөнгө, иргэн хуулийн этгээдийн байршлын хаяг нь томоосоо бага руугаа шилжиж явдаг. Энэ нь юу вэ гэхээр Улаанбаатар хот, за Сүхбаатар дүүрэг, за Тэтгэвэр хорооч гэх юм ингэж явж байгаа. За мөн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу иргэн хуулийн этгээдийн харьяаллыг бол бас тодорхойлсон өөр хэлбэрээр явж байгаа. За тэгээ 3 дахь нь юу вэ гэхээр түрүүн хэлсэн яг стандартынхаа дэлхийн шуудан холбооны гаргасан стандартынхаа дагуу
багаасаа томорж байгаа энэхүү хаягийн бичвэрийг бол бас дагаж явж байна гэсэн энэхүү 3 янзын бичвэр байна. Тэгэхээр энэ цааш тавагдах харах хэмжээндээр энэхүү мэдээллүүдийг нэгтгэж зөвхөн Монгол улстай ашиглагдах ганцхан хаягийн бичвэрийн стандарт болох шаардлагатай болоод. За шуудангийн нэгдсэн кодтой холбоотой харилцаа холбоо зохицуулах газрын зүгээс хийж байгаа ажлууд юу вэ? За харилцаа холбооны зохицуулахаар шуудангийн тухай хуулиараа 9.1-3-т шуудангийн нэгдсэн кодыг боловсруулах, онох эрх үүргийг бол олгосон байдаг. За үүнийхээ хүрээнд бол за харилцаа холбооны зохицуулахаар засгийн газрын 2007 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан бүрсчлийн кодыг нэвтрүүлэх хэрэглэгч урмын дагуу шуудангийн нэгдсэн кодыг олгох мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг бол хэрэгжүүлдэг байна. За энэхүү ажлынхаа хүрээнд жил бүр шинээр байгуулагдсан захиргааны нэгжийн мэдээллийг 21 аймаг 9 дүүргийн засаг даргын тамгын газраас авч засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид өөрчлөлт орж шинээр байгуулагдсан газруудад шуудангийн нэгдсэн кодыг бол оноодог. За үүнийхээ өрөөнд бол газар зохион байгуулалт, геодез, зураг зүүн ерөнхий газартай хамтран мэдээллийг нягтлж, за баталгаажуулан, за дараагийн шатнд нь цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамд хүргүүлж шуудангийн нэгдсэн код бол албажуулдаг байна. За тэгээд Монгол улсад шуудангийн нэгдсэн кодын тогтолцоог хөгжүүлэх хүрээнд за холбогдох бодлого, журам, зохицуулалтын асуудлуудыг бол баримт бичгийг нь бол боловсруулж, батлуулах, шинжлэх, хэрэгжилтийг хангах тал дээр бол бас мөн ажилладаг. За мөн олгосон кодынхоо шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн санг бүрдүүлэх, за хадгалах, шинжлэх ажлыг бол тухайн бүрт бол зохион байгуулж явж байна. За шуудангийн үйлчлэгээ эрхлэгч байгууллагуудад үйл ажиллагаандаа шуудангийн нэгдсэн кодыг зөв ашиглах болон зохицуулалтын болон зөвлөмжийг олгож ажилладаг. За шуудангийн нэгдсэн код нь улсын хэмжээнд хаягчлалтын мэдээллийг нэгтгэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг учраас за хаягчлалтын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах тал дээр бол ажилладаг. За үүнийхээ өрөөнд бол түрүүн хэлсэн газар зохион байгуулалт, геодез, зураг зүүн газартай бол хамтарч ажиллаж байна. За ингэснээр шуудан хөргөлт болон бус үйлчлэгээний мэдээллийг илүү ойлгомжтой, за найдвартай байдлаар бол авах боломжийг бол бүрдүүлнэ гэж харж байна. За дэлхийн шуудан холбоо болон бусад олон улсын байгууллагуудын шуудангийн кодчл хаягчлалтын чиглэлээр гаргасан зөвлөмж болон туршлагыг бол судлах, за шаардлагатай тохиолдолд өөрийн орны үйл ажиллагаанд нэвтрүүлэх энэхүү бас ажлуудыг бол зохион байгуулдаг. За дараагийн ажил маань шуудангийн нэгдсэн кодыг за танилцуулах, олон нийтэд сурталчлах үйл ажиллагааг бол тогтмол зохион байгуулдаг. За үүнийхээ өрөөнд бол харилцаа холбооны зохицуулах хороо маань за цахим шуудан, цахим хуудас, систем, вебсайт, за нийгмийн сүлжээ гэдэг олон сувгуудаар бол иргэдэд бол мэдээлэл өгч байна. За энэхүү сувгуудаас хамгийн түгээмэл хялбар ашиглагддаг нь zip code цэгмэн гэсэн цахим утас. Zip code цэгмэн нэвтэрч та өөрийн орсон байгаа байршлын мэдээллийг оруулснаар за таны zip code-ийн мэдээлэл бол гарч ирнэ. За эсвэл та өөрийн газрын зураг дээр хайж байгаад өөрийн мэдээллийг бол бас олоод авчих боломжтой. За ханаас харах вэ гэдэг ингээд юм байна. За энэ zip code цэгмэн вебсайт маань одоо ер нь хэрэглээнд ашиглагдаад бас нэлээд түгээмэл суу болсон. За сүүлийн мэдээлэлээр давхарцсан тоогоор нийтдээ 740 мянган орчим хүн бол нэвтэрч мэдээлэл авсан байна гэсэн үзүүлэлттэй байна. За тэгээд харилцаа холбооны зохицуулах хороо маань чиг үүргэхийн хүрээнд шуудангийн нэгдсэн кодыг албан хэрэглээнд хэрхэн ашиглах, за талаар сургалтыг бол төрийн байгууллагуудад бол хамтарч явуулдаг байна. За бичиг хэргийн ажилтнууд бол ихэвчлэн бол зориулагдсан байдаг. Дэлхийн шуудан холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын өсвөр насны хүүхдүүдийн загтал бичлэгийн уралдаан байдаг. За энэхүү уралдааныг Монгол улстай зохион байгуулснаар загтал бичлэгийн соёлыг даниулах, за zip code-ийн хэрэглээг дэлгэрүүлэх энэхүү зорилготой байдаг. За загтал бичлэгийн уралдаан маань жил бүр өөр сэдвийн хүрээнд бол зохион байгуулагддаг. За энэ жил бол дижиталч буй цахим орчинд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найзтай загтал бичээрэй гэдэг сэдвийн хүрээнд бол зохион байгуулагдсан. За энэ уралдаанд Монгол орны 20 аймаг 8 дүүргээс нийтдээ 2780 загтал буюу 2780 хүүхэд бол өсвөр насны хүүхдүүд маань оролцож өөрсдийн бодол эрх зүйлээ бол загтлаар бол бидэнд хүргүүлсэн байна. Энэ 2780 загтлаас нийтдээ 15 шилдэг байрын шалгалтыг бол зохион байгуулсан. За үүнээс хамгийн шилдэг буюу нэгт орсон зурагчийн загтлыг дэлхийн шуудан холбооны загтал бичлэгийн уралдаанд оролцуулахаар хүргүүлсэн байна.
За баярлалаа танд. За баярлалаа. За ингээд өнөөдрийн ярилцлага подкаста энд хүрээд өндөрлөж байна. Шуудангийн нэгдсэн код гэж юу юм бэ? Энэ талаар мэдээллийг үзэгчдтэй, сонсогчдтой өглөө. За өнөөдрийн зочин бол харилцаа холбооны зохицуулах хороо Шуудангийн зохицуулах газрын мэргэжилтэн 9 төмөр байлаа. Танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Урьж оролцсонд маш их баярлалаа. Баярлалаа. За ингээ өнөөдрийн подкаста өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай.